Сайн уу? Би Get Ready with Me хийнгээ. Та эдтэй яагаад сүүлийн үед итгэхгүй байгаа талаараа хуваалцъя. Би сүүлийн үед штэ сүүлийн 2-7 хоног ерөөхдөө айгу итгэхгүй байлаа. Шалтгаан нь би 7 хоног эмнэлэгт хэвцэн байгаа. Тэгээд нойргуудлын Better Mind гэдэг эмнэлэгт хэвцэн. За хаяг нь болохоор баруун дөрвөн замаас баруун тийш яваад нөгөө нэг төмөр замын их сургуулийн тэнд байдаг. Better Mind эмнэлэгт хэвцэн шалтгаан маань миний ингээд нойр айгүйх солигдсон. Би одоо сүүлийн 2 жил ингээд Instagram дээр бичлэг хийгээд тэгээд ингээд нэг юм утастай холбоотой амьдралтай болсон байхгүй юу. Тэгээд ингээд шөнө нь утсаа ухаад ярих юмаа бэлдэж мэлдээд эсвэл ингээд бичлэг хийхгүй үедээ ч гэсэн баг зүгээр ингээд шүнжэнгөө ингээд нойргүй байдаг. Тэгээд өдөр нь ингээд одоо баг сэрдэг заяо. Нар мандахад баг ингээд унтаад тэгээд өдөр сэрдэг нэг юм сонин амьдралын хэм маягтай болцсон. Тэгээд тэрийг маань дагаад миний хооллолт ч гэсэн өөрчлөгдөөд тэгээд би бол ингээд за яг нойр ингээд өөрчлөгдөж ийм хүн амьдралтаа ингээд те жоохон идэвхтэй үедээ байна. Тэг яг гайг болчих واخа гэж бодчихсон чинь миний anxiety level буюу миний сэтгэл түгшил амар их болсон. Би ер нь бол багасаа ингээд айгу тийм төгшүүртэй хүүхэд байсан гэдгийг ингээд саяхан эмнэлэгт твтэл мэдлээ. Би яг өөрийгөө ингээд боддог гэсэн байхгүй юу. Ингээд би айгүй олон удаа panic attack-нд орж исэн байхгүй юу. Маш олон удаа. Тэгээд саяхан яг тэр квантик бишин баявын хэрэг дуусаад яг тэр 7 хоногтоо би бүр хамгийн том panic attack-нд орсон. Тэгээд 3 бүр ингээд цаг бүр тайвширч чадахгүй. Тэгээд бүр ингээд болж өгөхгүй. Тэгээд би бүр яаж чадбайгаа юм болоо гэд. Тэгээд түргэн дуудаж тайвширсан. Тэгээд би одоо ингээд ерөөхдөө асуудалтай байна. Энтэйгээ одоо нүүр тулъя гэж бодсон байгаа. Би бүр аль өсвөр наснандаа хүртэл би panic attack-нд ордог гэсэн байхгүй. Тэгээд энийгээ яг ингээд эмчилж болно, эмчлэх боломжтой, сэтгэл түгшилгүй, anxiety-гүй амьдрах боломжтой гэдгийг би яг үнэхээр сая 10 хоногийн өмнө мэдлээ. Тэгээд бүр ингээд амар гайхаад ерөөхдөө нэгсэндээ айгүй гоё ингээд мэдээ байсан надад би бүр ингээд би минут тутам яна одоо яах вэ гэсэн ийм мэдрэмжтэй амьдрахгүй гэдгээ бүр мэдчихээд бүр ингээд гайхаад нэрэ мүү гэдгсэн чинь бүр ингээд сэтгэл зовсолч маань нэрэ ихэнх хүмүүс номоо ингээд 50 юм бодохгүй байж чаддгийг штэ гэдэг юм би бүр what та нар чинь надад хийхгүй яасан юм бэ? Ихэнх хүмүүс над шиг ингээд барагтай ингээд минут тутам ингээд одоо яах вэ? Одоо энийг яах вэ гэж амьдрдаггүй юм байна гэд би бүр тэрийг одоо л мэдлээ. Тэгэл засалчтайгаа ингээд ярьж ангууд багасаа би нилээн их сэтгэл түгшилтэй. Тэгээд одоо ер нь тэрийг амжлах боломжтой. Тэгээд 50 байх хэрэгтэй. Амьдралын хэм маягаараа одоо сэтгэл засалч дээр яваад энийг засах боломжтой гэдгийг мэдээд бүр ингээд би яг одоо л яг дөнгөж ингээд амьдарч эхлэх байгаа гэдгийг мэдлээ л дээ. Тэгээд та эдийн бас гоё баяртай мэдээгээ хуваалцмаар байна. Би одоо ингээ уучраа олж ах шиг байна. Тэгээд энэ талаар нэр ярьсан чи амар юм. Хүмүүст ингээд би яг ойр дотны хүмүүстэй ингээд анх ингээд сонсчоод энгийн хүн шиг амьдарч болох юм биш үү гэдгийг ингээд хэлэнгүүтлээ би зүр ингээ баярлсандаа ингээд нулимс гаргамаар санагдсан. Өмнө нь би зүгээр ингээд өөрийнхөө энэ байгаа байдлыг энгийн гэж бодож исэн. Гэхдээ одоо энгийн гэж бодож исэн ч гэж одоо юу гэж хэлэх вэ? Хүн болгон л ийм амар юм сэтгэл түгшилтэй ингээд хүн болгон энэ бол зүгээр л яг амьдрал ийм амар хэцүү. За хэцүү ч гэжтэй. Гэхдээ ер нь ийм л байх ёстой гэж би ингээ ойлгоцсон. Тэгээд энийгээ энгийнгээ бодсон байсан юм байна. Тэгээ үгүй байсан гэдгийг мэдээд бүр ингээ шоконд ороод амьдрал энээс амархан байж болно гэж юу гэд гайхаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ мэдрэмжийг ерөөхдөө ингээ аваад дөнгөж ингээ 10 хон жоо. Би зүгээр ингээд ойлгоцсон байхгүй юу. Ингээ anxiety-га ингээд өөрөө ингээд trigger хийхгүй ингээд anxiety-га хөдлөх гэж хүчээр ингэхгүй би ингээд энэ юм anxiety-г минь хөдлөөд байгаа юм. Би энийг зүгээр бодхоо болчих гэд бодлоо ингээд бас одоо удирдаад сурж байгаа гэх юм уу. Тэгээ тэр маань ингээд надад үнэхээр гоё санагдчихээн. За anxiety буюу сэтгэл түгшил гэж юу вэ гэхлээр одоо яг бүх юмд л яг түгшнээл гэсэн үг. Одоо яна л гинэ гэсэн үг. Тэнгүүд одоо би ингээд өдөр болгон одоо зүгээр гэртээ амарч байгаа өдрүүд нь штэ. Ихэнх хүмүүс чинь ингээд нэг амралтын өдөр гэртээ нэг амардаг да энийг цай чанж уугаад. Одоо надад тийм юм байсан ч гэсэн одоо тийм өдөр ирсэн ч гэсэн би толгой дотроо яна. Одоо яах вэ ингээд юм хийхгүй байгаа ч гэсэн тэрэндээ хүртэл ингээд нэг юм өөрийгөө төвшүүлээд идэг ингээд.
За тэнгууд ийм одоо юмыг хитрхийх ургуулж бодоод бас жоохон perfectionist буюу төгс үзэлтэй болохоор ингээд юмыг ингээд төгс байлгах гэдэг ч юм уу. Тэгэнгүүтлээ ингээд бүх юмд санаа тавьж ийн гэж зүгээр санаа зовсор агаад ингээд бүр өдрөө дуусгадаг. Заяа бүр унттлаа би санаа зовж байгаад унтдаг, өглөө босоод санаа зовдөг. Санаа зовх юмаа бүр ингээд бүр хайж олноо гэсэн үг. Бүр арай л амар ингээд зовлон хайж амьдэрдэг. За. Тэгэнгүүтлээ одоо ерөөхдөө сэтгэл түгшил яг ямар үед яагаад паник атак руу очдөг вэ гэхээр бүр маш их ингээд сэтгэл хөдлөл нэг дор ингээд нөгөө цугларангууд бүр ингээд дэлбэрчдэг юм байлээ. Тэгэд надад паник атак бүр амьдралд маань маш олон удаа тохиолдож исэн. Би энийгээ бүр ингээд шоконд ороод яагаад би зөвхөн ингээд идэх юм болоо бусад хүмүүс ингэдэг л ах та гэж би боддог гэсэн заяа. Зөвхөн би ингэдэггүй байлгүй дээ гэд. Тэгэхээр бусад хүмүүс үнэхээр тэгдэггүй л дээ. Тэг яагаад паник атакнд ордог гэхээр олон хүнтэй газар орохоор. Тэг би одоо яг албаар ингээд одоо conscious mind буюу ингээд бодит байдал дээр өөрийнхөө яг ингээд бодлоор за олон хүнтэй газар байна да, олон хүнтэй газар тухгүй байна да. Хүмүүс намайг юу гэж бодож байгаа л гэж би бодохгүй. Миний дал тухамсар тэгж боддсон юм шиг аа. Тэнгүүд би яг ингээд маш их стресстэй, стресс маань ихтсэн, нойр бахтай одоо тиймэрхүү үедээ те яг ингээд олон хүнтэй газар орох юм бол миний сэтгэл шууд түгшээд тэгээд би ингээд паник атакнд орж эхэлдэг. Би ер нь бол олон хүнтэй газар оронгуутлаа амьсгалж чадхаа болдог байхгүй юу. Тэгээд энэ байдал маань ингээд одоо таад бас тохиолж исэн бол миний ингээд энэ байдал сэтгэл түгшил юм байна шүү гэдгийг мэдэж аваарэ. Тэгээд би яг яагаад тэгж олон хүнтэй газар ороод паник атакнд ороод идэг гэснээр мэддэггүй. Тэгтээ би тэрнтэйгээ ингээд уучраач олдгүй. Би яг ингээд олон хүнтэй газар оронгуутлаа гэс ингээд өөрийгөө нөхцөл байдлаас холдуулаад гэртээ очиж хүүтэн усанд ордог гэсэн байхгүй. Тэгэж ингээд нэг гайгүй тайвширдаг, өөрийгөө тайвшруулах гэж олон юм хийж үзнэ. За тэгээд одоо болохоор ингээд ерөөхдөө энийг ойлгоцсон чинь сэтгэл түгшил ингээд байхгүй байна. Сэтгэл түгшлээ би ингээ менеж хийж чаддаг болж ах шиг байна. Тэгэд мэдээж урт хугацаа ингээд явагдана хэдэн одоо хар багасаа ингээд айл 13 баг 15 тагасаа ингээд энэ байдал ингээд байсан учраас зөвхөн ингээд нэг 10 хоногийн дотор ингээд зүгээр болчихгүй бах. Тэгэд би сайн ингээд сэтгэл ташилч дээр яваад ерөөхдөө өөрийгөө ингээд тайвшруулж сураад ингээ өөрийгөө эмчлэе гэж бодож байгаа. Нөгөө стресс менежмент гэдэг юм бас айгүй чухал юм байна л да. Стресс ихтэй үед паник атакнд орно, нойр бахтай үед орно. Тэгээд би яг одоо ингээд амьдралдаа анх удаа одоо орой 9 цагт ингээд унтах ёстой гэд өөрийгөө унтуулж гин. 9-с 11-ийн хооронд заавал эрт унтах ёстой гэд. Тэгээд өглөө босоод би ерөөсөө ингээд өглөө яг ингээд бүтэн хүнээр авч гарч өглөө босоод яг үлсдэг өглөө босоод цайгаа ууж гин. Өдөр хоолоо идэж гин. Ингээд яг анх удаа ингээд зөв хэмнэлд ингээ орж эхэлж гин. Тэгээд яг энэ зөв хэмнэлд орохгүй одоо маш олон залуучууд ингээд тэ нойроо алдаад амьдралын маяг нь айгу буруу шөнө орой унтаад тэгэнгүүтлээ хоол ундаа ингээд зөв цагтаа идэхгүй шөнө яг мелатонин ялгарч байгаа үедээ унтахгүй ингээ байх юм бол сэтгэл зүйд нөлөөлж эхэлнэ гэсэн үг энэ зүйлч магадгүй тэ стрессээ менеж хийж чадахгүй паник атакнд орох юм. Тиймэрхүү юмнууд болж магадгүй л ах. Тэгэхээр хэрвээ ингээд нэг юм амьдралд аз жаргалгүй мэдрэмж аваад ах юм бол эхлээд нойроо цэгцлэх хэрэгтэй гэдэм бэ шүү. Тэрийг би маш сайн ойлголоо. За тэгээд Better Mind имлэгт яг 7 хоногийн хугацаанд би хөвцсөн байгаа. Тэгээд яг Бишимбаевын хэргийн дараа бүр ингээд би нэг удаа бүр хард орж зүудлээд өөрөө яг ингээд өөрийнхөө яг ингээ унтлахны өрнөөс энэ орондоо унтж захтаа балконоор гараад үсэрж ийн гэж зүтэлсэн байхгүй. Тэгээд би бүр тэрнээсээ гайхаад тэр бүр айгүй бодиттой зүудээсэн байхгүй. Тэг би бүр ингээ шоконд ороод тэгээд ингээд нэг юм тэрнээсээ ингээ түгшсэн бүр ингээ айцсан бүр юу вэ гэд. Тэгээд тэр байдал маань нэг л ингээд нэг болж өгөхгүй одоо ингээ алга болохгүй. Төгшөөрт авцсан яваад исэн. За тэгээд ерөөхдөө хэрэг дуусаал шүүх хурлын бүх нөгөө нэг шийдвэр гараад тэгэл би нэг эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй юм байна гэд Better Mind эмнэлэгтэр очиод эхлээд бол тэднийх ингээд нөгөө зөвлөгөө өгдөг, онш тавьдаг, ингээд яг эмчтэйгээ уулзаад нэг цаг авдаг байхгүй. Тэгээ би нэг цагийн цаг аваад зөвлөгөө аваад за тэгэнгүүтлээ би яг зөвлөгөөний цаг дээр очисон чинь ингээд
надаас ер нь бол за юу болсон бэ гэд ингээд асуусан. Тэгээд би болсон явдлыг бүгдийг нь хэлсэн. Тэгсэн чинь багасаа сэтгэл түгшүүртэй байсан байна. Тэгээд стресс левел маш ихсэн байна. Сая Бишимбаев эргээс олоод тэгээд бас нойр солигдсон байна. Тэгээд та ингээд амрах хэрэгтэй гэд. Тэгээд яаралтай ингээд имлэгт хэвтэх хэрэгтэй байна гэд. Тэгээд би имлэгт шууд ор захиалаад хэвтсэн байгаа. За тэгээд имлэгтээ хэвтгэд болохоро би ингээд хувцас аваад очиж байгаа байхгүй. Тэгээд эхний 3 хоног штеп би бүр өдрийн биш тэ баг 20 цаг унтсан заяа. Өдөрт 20 цаг унтсан за. Тэгээд би ингээд сувлагчаас асуугаад та нар яагаад ингээд ийм их унтаад байгаа юм болоо? Та нар ингээд надад ийм жоохон тайвшруулдаг юм хийгээд байгаа мó гэсэн чинь үгүй ээ таны тархинд хэрэгтэй витаминуудыг бид нар ингээд хийж байна. Тэгээд таны бие маш их ядарсан байгаа учраас ингээд витамин аваад зүгээр ингээд унтаад байна. Гэхдээ бас өөрөө бол нилээ. Гэхдээ ингээд би баг бусад хүмүүсээс хамаагүй их унтаад байсан за. Тэгэл би бүр гайхаал ямар сони юм бэ гэл. Тэг ерөөхдөө одоо нөгөө ядаргаанд орсон байна л гэсэн үг. Тэгээд ихний баг одоо 72 цаг бол би битүү нойрмог өнгөрөөсөн унтаал. Тэгээ Better Mind имлэгт ингээд хэвтэнгүүд өглөөн нь цайгаа угаад тэгээд нэг тарианд одоо витамины хийлгээд тэгээд гоё бариатай уламжлалт эмчтэй тэгээд тэр эмч маань гоё бомб тавьж өгөөд тэгээд гоё барай энэ хийгээд биеийн бүх булчингуудыг суллаж өгөөд тэгээд өдөр болгон 7 хоног хэвтгэхэд өдөр болгон барайнд орно. Тэгээд тэр нь надад айгу гоё санагдчихсэн. 7 хоног хэвтгэхэд ажлын 5 өдөр нь барайнд орно уучлаарай. Тэгээд 7 хоногтоо бол тариагаа хийлгэтгээрээ хийлгэн. За ингээд бахан битмийн шахуулаад ингэсэн чинь би бүр анх удаа ингээд яг 4 дахь хоногоос заяа бүр ингээд хамаг тарих толгоос сэргээд бүр маш ихгүй ингээд витамин аваад тэгээ бүр тарих толгоос сэргээд би бүр гайхаад хүүе бүр ингээд амьдрал амар ингээд хөнгөн санагдаад тэгээд нөгөө стрессгүй болсон чинь миний юмд санаа зовх маань хүртэл ингээд багассан. Тэгээд би бүр өөртөө баярлаад бүр ингээд баг тэр үед чинь яг нөгөө миний имлэг твчж байгаа 5 дахь хоног 6 дахь хоног л 6 сарын 1 байсан байхгүй. Тэгээд бүр гадуур гараад жоохон алхаж малхаад тэгээд амьдрал амар хөнгөн санагдсан. Тэгээд стресс үнэхээр их ах үед бол хүнд ингээд бүх юм айгу сөрөг санагддсан байлээ сонио. Тэг би гинт ингээд нэг юм сонио сөрөг байдал маань алга болцсон чинь зөндөө их баяр баясгалантай байсан. Одоо ингээд миний амьдралыг ингээд харах юм бол би өмнө нь маш их зовж амьдардаг гэсэн гэдгийг амар мэдсэн. Имлэгээс одоо гарч ирээд нэг 7 хоног тэгээд миний одоо сэтгэл түгшил бол ерөөсөө багассан байхгүй. Би орой аягүй сайн унтаад тэгээд өдөрт ер нь бол хангалттай нойр аваад тэгээд тайван байгаа. Стресс левел бол маш бага байна. Тэгээд миний одоо эргэн тойрны хүмүүс ч гэсэн ингээд одоо мэдээж би байнга сэтгэл түгшүүртэй байхаар миний эргэн тойрны хүмүүс давхар хамааралд ороод аягүй хэцүү байдаг гэсэн нэг би байнга мэдэрдэг гэсэн баггүй юу. Би ингээл байнга хажууд нэг яна. Одоо яах вэ гэлгээл. Гү чи ингэчтэй гэл би ингээл баг ингээл стресстэй л ангууд тийм хүний хажууд байх бол бүр ингээ байнга ингээ аягүй хэцүү штэ. Зүгээр ч сууж чадахгүй зүгээр ингээ суугаад киноч үзэж чадахгүй ингээл байнга л нэг юм сэтгэл дундуур ингээд нэг түгшилтэй яах гээд байгааг нь мэддэхгүй. Тийм ядаргаатай байдлаа би өөрөө мэддэг гэсэн. Гэхдээ тэрийг ингээл би ийм л хүн юм байна гэж боддог гэсэн баггүй юу. Тэгсэн чинь үгүй миний сэтгэл түгшил намайг тийм болгож исэн. Үнэндээ бол ингээ одоо миний ингээ дотоод хүн гараад ирсэн чинь би чи айгүй тайван айгүй аз жаргалтай хүн юм биш үү? Сэтгэл түгшилгүй бол би айгүй тийм хүүхдэрээ хүн юм биш үү? Тэг бүр энийгээ ингээд мэдчихэд би бүр гайхаад одоо яг дөнгөж анх удаа шинээр өөртөө танилцж байгаа юм шиг л байна. Зүгээр яагаад ингэж би амар шинээр төрсэн юм шиг мэдрэмж аваад байгаа гэдэг. Тэгэхээр би зүгээр өөрийгөө anxiety-тэй гэдгийг ойлгоцсон чинь л надад ингээл бүх юмний ингээд зангилаад талигдсан юм шиг санагдсан. Тэгээд өөрийгөө одоо яг ингээ яаж хянах, яаж өөртөөгөө харьцах гэдгийг амар ойлгож байгаа. Өмнө нь ингээл бүх юм надад ингээд одоо би яг ингээл би тэрэн дургу энэ надад таалагдахгүй ингэж хэлэхгүй. Тэгтээ би айгүй их ингээ юмнаас ингээ түгшээд идэг гэсэн нэг тийм нэг яг яагаад идэг гэснийг хүмүүст тайлбарлаж чаддаггүй байсан даа л амар бухимддаг гэсэн. Нөгөө anxiety чинь одоо гадуур алхахад хүртэл надад амар тийм түгшил байгаа биш болохоро бас тийм хүнд хэмжээнд очиагүй гэсэн үг байхгүй юу? Одоо ямар гэх юмтэй.
ерөөхдөө ингээд зөв юмнаас жоох ингээд нэг юм эмзэг байдаг гэх юм уу. Тэгээ стресс ихтгээр л тийм юм. Стресс левел их байхаар ямар нэг ингээд төгшил мөхшил маань гарч ирээд байдаг. Намайг дагаад штэ Бишимбаевын хэргийг сонсож байхдаа баг нойр гүдэлд орсон хүмүүс бас зөндөө байгаа хаа. Тэгээ та бүхэн маань штэ хэрвээ ажил ихтэй, стресс ихтэй байх юм бол Better Mind имлэгийг сонгоод, сонирхоод үзээсэй. Энэ имлэгт очиж үйлчлүүлээрээ, очиж одоо өөрийгөө онцлоорой гэж би хүсэж байна. Тэгээ та бүхэн маань намайг сонсож байгаа хүмүүс дунд ч гэсэн мэдээж амьдралын стресс ихтэй, нойр гүдэлд орсон хүмүүс зөндөө байгаах. Better Mind имлэгийг маань сонгоод, сонирхоод бас холбогдоод үйлчлүүлээрээ. Тэгээд сэтгэл түгшилтэй гэдгээ жоохон анзаараад байгаа хүмүүс байвал бас ингээд одоо сэтгэл засалч дээр цаг аваад гой өөрийгөө онцлуулаад өөрийнхөө учрыг олж болно шүү. Тэгээд Better Mind имлэгтээ баярлалаа. Би бол ингээд одоо стресс ихтэй үед бол очиж байнга ингээд нөгөө стресс менежмент хийж амарч үйлчлүүлэх ёстой юм гэдгийг ойлгосон. Тэгээд хар багасаа ингээд олохгүй, ойлгохгүй ингээд дотор минь буугалж байсан энэ том асуудал anxiety маань ингээд надад оншилж хэлж өгсөнд маш их баярлалаа. Тэгэхдээ энэ завшааныг ашиглаад Better Mind имлэгийнхаа бүх сувилагч, сэтгэл засалч, эмч нарт бүх ажилчдад баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Баяртай.